Надад сайн гоё мэдрэмжтэй байгаа юм чи. Надад урлын хүний бас нэг урлын хүний нэг өвчин гэдэг юм уу одоо нэг мэдрэмж нэг юм байгаад байгаа байхгүй. Энд чи гарч ирэл ингээл энэгээр олон хүн суудсан багцмаа л надад амар гоё. Ингээл намайг харж байгаа даа гэж бодсон. Улам л гоё юмэр санагдаал. Их гоё ингээл огшоод байгаа юм шиг те. Тийм мэдрэмж төрөөд бас их гоё идэг. Зөгч гин үү? Ямар харагдчих вэ? Ингээд зогсож яхаар одоо нэг хэсэг уран бүтээлээс хөндөрч ирж байгаа ингээл кинон левел орчмоор санагдаал бүр те. Нэг 19-20 онд чинь корона гэл нэг юм гарлаа шүү дээ. Тэгээ яг тэр үеэс эхлээл би Япон руу явах нэг юу гараад гэр бүлээрээ очиж ажиллаж амьдрах нэг шанс гараад тэгээд би Японд нэг 4 жил ажиллачаад тэгээ одоо буцаад их орондоо яг суурин ирээл байж байна. Эсвэл нөгөө хүний нөгөө амьдралын зурсан зураг гэдэг шиг л багаас бол би нэг жүжигчин болно, аав шиг жүжигчин болно гэж тэгж нэг ярьдаг мөрөөдөл гээд ах юм бол байгаагүй. Тэгэл сургуулаа төгсөөл тэгэл ерөөсөө яагаад чинь тэгэл шууд кино урлагийн дээд сургуульд шалгалт өгөөл. Тэгэл жүжигчнээ. Одоо нэг 40 уран бүтээл ерөөхдөө нэг гол болон туслах дөрвүүд нэг 40 уран бүтээл байгаа. Чи одоо урлагаараа яваа юм сүши гэж хэлж байгаа хүн байна. Зарим хүмүүс болохоор зэрэг болчих юм. Миний хөшөөс гоё харагдчих. Тэгэл бас тэгж хэлж байгаа найз нөхөд бас байна. Янз бүр л байна. Маш сонирхолтой санагдаж байгаа. Би бол энэ сүши хийж сураад одоо энэ ч ажиллаж байгаа бүр аюу сэтгэл хангалуун байгаа. Яагаад би жүжигчин гэхээр л насанд туршдаа ганцхан жүжигчнээ хийгээл явах хэрэгтэй гэж тий. Одоо ахаад бүр өөр юм хийж гэж бас тийм бодсон бодлоо байгаа. Ер нь айл болох хүн амьдралдаа маш гоё баялаг амьдрах хэрэгтэй юм байна. Жүжигчний мэргэжил тэгээд сүши хийх хоёр ямар нэгэн байдлаар төстэй юм ижилхэн тийм байх байна. За яг одоо энэ ажиллаж байгаа энэ орчин маань надад аюу төстэй гэх юм уу? Яг хүмүүсийн нүдэн дээр гоё хүмүүст ингээд харагдангаа тий. Тэгэл хийж байгаа нь бас нэг чинь бас миний хувьд нэг жижигэн тайз шиг байгаа байхгүй. За Японд очиод ямар ажил хийж үзв? Ангилдаг тийм үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээ бас нөгөө байшин барилга буулгах барих гээл ер нь тэгээд нэг жоохон тэр хүний шанцыг сорьсон гэх юм уу нэг тийм ажил хийж байгаа л ирсэн. Яг үүндээ бол. Тэгээд тэндээс чи хэм суралцж байгаа юм чинь. Японы тэр ажлыг яаж тэгж гоё гүйцэтгэлтэй яаж яс хийж гэн яаж одоо хүнд ч одоо төвөг удахгүйгээр тий ажлыг ингэж гоё явуулт юм байна, хамтардаг юм байна, яаж хамтардаг юм байна, бие бинийгээ яаж хүндэлдэг юм байна. Тэгээ тэрийг нь бас аль болох суралцаал. Ер нь Монголдоо ингэж байвал бас гоё юм байна даа гэл. Өөрөө хизээж одоо сүши хийгээд зогсож байгаа. Стойсэл юм үстэ зүүдлээчгүй явлаа гэдэг шиг л. Хүний амьдрал. Зуны амралтаар ирчээл найзуудтайгаа ингээд суугаал юм ярьжсэн. Тэгээ нөгөө найз нар маань одоо энэ ресторан Япон хоолны ресторан Монголдо байгуулах гэж байгаа гэл яриад тэгснээл надраа харж яснаа ер нь чи ерөөсөө юу болоо сүшиний тоогоочор чи ажил гээл тэгж байна. Тэгэхээр би чинь би одоо хоол унднаас хол юу сүшиний тоогооч могооч ресторан би бол өстой хотлааш үзэж чадахгүй гэдгсэн чинь манай найз хармаа бүж аврагал та. Би ч гэсэн адилхан чадахгүй. Би ч гэсэн өөр салбарын хүн. Гэхдээ надад энэ Японы соёл, Японы хоолны соёлыг эх орондоо оруулах надад тийм хүсэл байна. Тэгээ чи энэ дэр хоёулаа нэгдэх ёстой. Чи өөр яагаад гэвэл би биэнд итгэдэг болсоод учраас ийм хүмүүс л надад хэрэгтэй байна. Тийм болохоор чи чаднаа. Японд нэг жил гаруй хугацаанд сүшиний ресторанд дадлага хийгээл хүмүүс одоо орчсон хүмүүстэй яг ингээд өөрөө харьцаад ингээд яг нүдэн дээр нь би ингээд сүшигээ хийгээд гаргадаг байхгүй. Тэгээ тэр нь бас их сонирхолтой байх шиг. Намайг ч бас нэг жоохон гадарлаад хүмүүс таниал тэгэнгүүт чи нөгөө та чи энд ажиллаж байгаа мó гэд. Тэгээ намайг ч их сонирхоод очиад хараад тэмүүдэндээ бас тэр хүмүүстэйгээ бас найрсгаар ингээд халуун дулаан яриа өрнүүлэх жишээтэй өөрийнхөө одоо яаж сүши одоо сурсан гэдэг ч юм уу тиймэрхүү юм аа ингээд тайлбарлаж яриад эргээд уран бүтээлдээ орж байгаа барьж байгаа гээл. Тэгээ ганцаар орж исэн хүмүүс ч гэсэн уудахааргүй манай нэг техэнд орж ирэл гоё чөлөөтэй тий харилцан яриатай. Бид хоёр чинь бүр 10 жилээсээ нэг ангийн хоёр л доо. Тэр чинь 2008 онд хөрмөөсөн. Тэгээд л одоо өдний хүртэл сайхан ханилаад явж байгаа нэг сайхан эмэгтэй би. Тэгээ одоо энэ ресторанд орсон нэр хамт байгаа. Бид хоёр чинь нэр нь яг л хаач усан хамт гэдэг шиг л тийм бид хоёр яг адилхан темпний болсоод бас ядчих. Сайн бах гэж хичээж л. Тэгээд эмэгтэй хөлт тэр тусмаа ярьсал аавлаа тийм ээ.
Би ч одоо ингээл охиныхаа харцаар штэ тэгэл. Охиныхаа утгаар л хайр хүрэл. Дэрэгдэн байгаа мөртлөө одоо ингээл ярихаар л санаал. Тийм би ер нь тийм Facebook дээр ч гэсэн гэр бүлийнхаа зургийг нэг тавьдгүй яг үнэндээ. Тэгээд тий одоо нэг жоохон шигсэрлэх юм одоо нөгөө хар цагаан хилам мам гэдэг юм би бас жоохон ачаалбал өгчт юм а яг үнэндээ. Өөрийн төрсөн их гоо гэдэг шиг сайхан зүйл хааж байхгүй. Монгол дээр бүр үнэхээр сайхан байгаад. Улаанбаатарын бас хамгийн тайван бүсэд амьдраад ажиллаад байгаа юм шиг. Тий одоо яар мэтл ажиллаж амьдраад байгаа. Гэр ойрхон ажил руугаа орчоод тэгээ хүүхдийн сургууль бас ойрхон. Хүүхдээ өргөж өчөөл хажууд талаар фитнес рүүгээ орж нэг тасгал хийчихэл. Тэгээд наашаагаад ажиллаа хийчихэл. Тэгэл орой алхаал гэрлүү гарч. Нэгээс яг л нэг тийм юмд орчихсон. Тэгээ одоо их орондоо ирээд сайхан байна. Одоо уран бүтээл дээр гэж орох гол бүр байж чадаа л гэдэг шиг. Уран бүтээлд одоо яг сайхан орно гэж бодоол байж байгаа. Танд ч гэсэн одоо тийм за би одоо нэг ийм тоглох юмсан гэж шунж байгаа бодож байгаа. Дүр юм байна. Бага би бүр гой дүр тоглох юмсан. Одоо тэр дундаа би тэг гой инээдэн кино тогломор санагдах сүүлийн үед бас нэг бодол орж ирээд байгаа. Инээдэн кинонд чадхолоо гэж би бас өөрийгөө чадах байх гэж би бас нэг тийм мэдрэмж төрөөд байгаа. Одоо нэг хэсэг уран бүтээлээ хөндөж ирж байгаа ингээл бүр амар юу болчихд юм шүү дээ. Кинон левел орчмоор санагдаал бүр те. Нэг сайхан аавын дүр бас бүтээх юмсан гэсэн бодлоо. Тэнд явтаа хамтдаа уран бүтээл орсон кинонууд зөндөө байгаа. Аав хүү хоёр болж орсон, аавынхаа залуу наснднаас орчдөг нэг. Тэгээ сая өнгөрсөн намар нэг найзынхаа уран бүтээлийн саналыг бас хүлээж аваад уран бүтээл орсон байгаа. Одоо удахгүй бас нээлттэй хийх юм шиг байна. Худаг гэдээ бас нэг кино хийгдэж байгаа. Бас нэг уран бүтээл чинь яг нэг араасаа ингээл тосоо зайгүй байдаггүй болохоор би чинь чөлөөд уран бүтээлч гэж явж байгаа болохоор. Уран бүтээлд орсон үедээ би ресторанаас чөлөө аваад тэгээ уран бүтээлд ордгоор ороод тэгээ бусад цагтаа ингээд энэ ч хөвшигээ хийгээд Найз нөхд дундаа яг юм бүр загаал байж идэг. Энэ юм уу? ер нь яг дуу цөөнтэйгийн хувьд бол цөөн яг нэг хүмүүс тэгж ярьдаг. Тэгээд яг дуу цөөнтэй. Тэгэхээр найзуудынхаа дунд бол орж хаяал харцгана шүү тасна. Гэтэ ер нь даруухан юм шиг өртлөө хаяа нэг жоохон алимал хийждэг. Бас нэг жоохон хошин мэдрэмжтэй л гэдэг. Төгсөлж байгаа би 2005 онд кино урлаг дээр сургуулийг төгссөн. Найз юм бол одоо манай мөнх хоёр энэ өндөр мөнх хоёр. Тэгээ Адиа маань. Тэгээ манай долгор гэж шинэ тий. Тэгээ манай Бацөх гэх бас найз маань байна. Тэгээ манай ресторан болохоор Цунаа гэдэг нэртэй. Энэ цунаа шүү дээ. Одоо энийг бол цунаа гэдэг байхгүй. Аваргын бүс. Одоо энэ аваргын бүсийг одоо японоор цунаа гэж нэрлэдэг байхгүй. Энэ болохоор маш ариун нандин зүйл гэж. Гүн утга нь бол тэрэндээ байдаг. Хүн дээр болохоор зэрэг зөвхөн сумогийн одоо якузуна авраг хүн одоо хэрэгэлдэг зүйлийг одоо цунаа гэж нэрлэдэг. Хүмүүсийн дүрдэн дээр суши камери урд суши хоёр ялгаатай байна уу? Ялгаатай байна. Бас камери хийхээр бас нэг сандрал байгаа дээ шүү. Эхлээл хараад за чиний чивчтэй барахгүй байхаа гэж бодож байсан. Тэгээ яг өөрөө хийгээл ингээд сураад ирэхээр бас зя ингээл бэлэн боллоо шүү дээ.